Өдрийн мэндийг хүргэе. Ирхэм үзэл сонсогч та бүхэндээ Эрдэнэс Ток буюу уулуурхай хүнд үйлдвэрийн салбарын талаар ярилцдаг подкаст маань их эхлэхэд бэлэн болсон байна. Бид бүхэн энэ удаагийнхаа дугаарын зочноор Эрдэнэс Монгол нэгдлийн гүйцэтгэх захирал Батсүрийн даваа талаатай ярилцаад бэлэн болсон байна. Таны өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. За, уулуурхайн тэр дундаа стратегийн ач холбогдол бүхий сэдвүүдээр хоёлоо өнөөдөр хамтдаа ярилцъя гэж тавлж байна. Миний хувьд бол тантай хамтдаа ярилцах 5 агуулга бүхий 5 асуултыг бол ерөнхийдөө бэлтгэлээ. Энэхүү хүрээнд бол ярилцахыг тантай хүсэж байна. За, юуны өмнө бол Эрдэнэс Монгол нэгдэл. За, 11 сар таны хувьд бол ажлаа хүлээн аваад одоогоор бол 100 хоног бол орчим болж байна. Тэгэхээр ер нь бол яг Эрдэнэс Монгол нэгдэл тэр дундаа төрийн өмчөд яг энэхүү стратегийн томоохон газрууд дээр гүйцэтгэх захирал нь өөрөө ямар танд одоо жишээлбэл ямар сонгон шалгуулалтууд тань дээр одоо тавигдсан бэ? Ер нь яг энэ үндсэн дээрээс бол ямар мэрэгжлийн болон ёс зүйн шалгууруудыг танаас бас асууж тодруулж ирсэн бэ? Таны зөвлөлийг бидэнтэй хуваалцаач. Яриагаа эхлэх юуны өмнө Эрдэнэс Монгол нэгдэл ер нь 2007 онд байгуулагдсан байлээ. Тухайн үед гол зорилго бол энэ стратеги ач холбогдолтой ордуудын нэгдсэн менежментийг одоо нэгдсэн байдлаар менежментээр хангах. За бодлогын одоо нэгдсэн байдлаар удирдах ийм агуулгатай байгуулагдсан гэж ойлгодог. За энэ чинь ингээд 19 жил болж байгаа юм байна. Энэ одоо 26 анги. За ер нь бусад орны туршлагуудыг ингээд аваад үзэхээр Сингапур, Казахстан нэлээд олон орнуудад бас яг энэ Эрдэнэс Монгол хэлбэрийн уулуурхай ордуудаа эсвэл байгалийн баялагын ордуудаа нэгдсэн менежментээр яг корпорацийн төвчөнд удирддаг ийм практик туршлага байд юм байна. Тухайлбал Казахстан бол сүүлийн үед Самрок гэд энэ нэгдэл нь бас нэлээд үр ашигтай ажиллаж байгаа гэдэг олон улсад бол нэлээд жишээ болж яригддаг. За Сингапур та бүхэн мэднэ. Ер нь бол одоо манайхан нэлээд жишээ авч ярьдаг тийм Сингапурын хөгжлийн талаар. Сингапур бас яг энэ чиглэлээр ингээд сайн туршлагуудыг авч үзэж ирсэн мэлээ. Ер нь Монголын хувьд одоогийн нөхцөл байдал ер нь одоо ингээд 2000 оноос эхлээд манай эдийн засаг өөрөө энэ уулуурхай хэсэгт хамааралтай болж эхэлсэн. Ихэнх одоо энэ төсвийн орлого ер нь одоо Монголын эдийн засгийг хөдөлгөж байгаа юм бол үндсэндээ уулуурхай шүү дээ. 100 төгрөг болж байгааг 93 төгрөг нь үндсэндээ уулуурхайгаас орж байна. Зөвхөн экспортоор тий. За эдийн засгийн 4/1 нь уулуурхай, төсвийн орлогын 4/1 нь уулуурхай. Зөвхөн шууд нөлөө. Шууд бусаар бол асар их өрөг гүйцэтгэж байгаа. Тэгээ яг энэ нөхцөл байдалд бол төрийн эзэмшлийн стратегийн ордуудыг нэгдүгürt нэгдсэн бодлогоор удирдах тарамдахгүйгээр. За хоёрдугаарт менежмент бодлогын зөвлөгөө өдөртөмж өгөх. За гуравдугаарт ялангуяа сүүлийн үед хэрэгжиж байгаа бол энэ ноогдлол ашиг хоригдлын асуудал. Энийг нэгтгэж нэгдсэн байдлаар үндэсний баялагын сан төвлөрүүлэх гэдэг энэ одоо асуудал шаардлагуудын улмаас Эрдэнэс Монгол нэгдэл байх ёстой гэж одоо төр засгийн зүгээс үзээд ингээд ажиллаулж байгаа гэж ойлгож байгаа. Миний хувьд 2025 оны 12 сарын 19-нд томилогдсон. Тэгэхээр чи өнөөдөр ингээд аваад үзэхээр үндсэндээ нэг 2 сар гаруй буюу арай 100 хоног арай болоогүй юм байна. Тэгээ нэг 70 хоног юм уу? За мэдээж төрийн өмчт компаниудын удирдлага хуулиараа сонгон шалралтаар томилогдох ёстой. Тэгээд эхлээд би бол үр гүйцэтгэгчээр томилогдсон. За засгийн газрын хэрэглэх газар төр засгаас намайг одоо энэ компани үр гүйцэтгэгчээр томилоод сая одоо цагаан сарын өмнөхөн сонгон шалралтанд зарлагдаад ингээд сая тузаар нэр дэвшүүлэхээр он танилцуулаад нийтдээ би 5 хүн өргөдлөө өгсөн байна гэсэн мэдээлэл авсан. Гэхдээ ямар хүмүүс яаж өгсөн гэдэг нь бол мэдээж тэр бол хувь хүмүүсийн нууц учраас ингээд тухайн шалгуур шалгалт ярилцлаганд ороод ингээд тузын шийдвэрээр намайг гүйцэтгэх захирлаар жинхэлсэн. За мэдээж сонгон шалгуулт гэдэг бол тухайн салбарын онцлог шалгуур үзүүлэлтүүд олон зүйлүүдийг харгалзаж тэ сонгон шалгуулт явагддаг. За энэ сонгон шалгуултын шалгуур үзүүлэлтүүд бүх юмыг тухайн зар тавигдахад олон нийтэд нээлттэй тавьсан. За энэний дагуу бүх баримт бичгээ цуглуулж өгөөд ингээд оролцсон. За нэгдүгээрт гол шалгуур бол юуны ойлгож байгаагаар бодлогын түвшний ойлголт гэх юм бэ. Ялангуяа энэ менежмент, макро эдийн засгт үзүүлэх нөлөө, ер нь энэ уулуурхай дээр төрүүлсэн эдийн засгийн орнуудад ямар бодлого, ямар менежментийг хэрэгжүүлэх ёстой юм бэ гэдгийг нэгдүгээрт харгалзаж үзсэн баг. Хоёрдугаарт энэ санхүүгийн салбар төсөв мөнгөний бодлогын
одоо ойлголт гинэ. Ялангуяа одоо уул уурхаагаас ихэнх төсөв юмнууд байна бүрдэж байгаа үед энэ сууг, энэ баялагын сан, энэ томоохон улс орны хэмжээний бодлогын ойлголтууд хэр юм бэ? Яам тамгын газар болон бусад одоо гол бодлогын газруудтай хэрхэн ажиллаж чадах юм бэ? Энэ бодлогын газрууд дээр одоо хэрэгжүүлж байгаа бодлогыг хэрхэн уул уурхайн салбар стратеги ордуудтай холбож чадах юм бэ гэдэг ийм одоо шалгуудыг тавьсан байх гэж бодож байна. Гуравт юм бол мэдээ засаглал. Засгийн газартайгаа хэр хамтарч ажиллаж чадах юм, хувийн хвшилтайгаа хэр хамтарч ажиллаж чадах юм, ер нь бодлогын судалгааны хувьд ямар туршлага хөрвүүлсэн гэдэг энэ зүйлүүдийг л одоо гол нь шалгуур болгосон баг. За нэмээд хариуцлагын асуудал, ашиг шуурмаглалын зөрчилг байх хэрэгтэй гэдэг энэ одоо шалгууруудыг бол тавьсан байлээ. Тэгээд миний хувьд энэ холбогдох тавигдсан материал, шалгуур зүйлүүдийг одоо өөрийнхөө материал бүх зүйлийг бэлдэж өгөөд ярилцлаганд ороод шат бүх процессорын дамжаад ингээд сая тууд шийдвэрлэсэн. Энэ бол одоо тузын шийдвэр. Ер нь бол одоо Эрдэнэс Монгол компани тузын 5 гишүүн нь хараат ус. Тийм учраас тэр хараат ус гишүүд ч гэсэн өөрсдөө санал бодлоо өгч бас нэлээ одоо би өмнө одоо Эрдэнэс Монголд ажиллаж байгааг тэгээ ирээд ер нь ажиллахад Эрдэнэс Монгол толгой компанийн тооц бол бас нэлээ хариуцлагатай мэргэжлийн ажилт юм байна гэсэн юм мэдрэмж авсан. Ялангуяа хараат ус гишүүд бол багш нар 2 багш байна. Уул уурхайн салбарын мэргэжлүүд бас байд юм лээ. Энэ хүмүүс бол нэлээ мэргэжлийн зарчмын олон асуултууд асууж олон зүйл дээр ер нь одоо энд ажиллаж байгаа 2 сар гаруй хугацаанд ингээд тузын хурлыг ажиллахад бол бас хайцсангуу мэргэжлийн төвшөнд байгаа төгсөж байгаа юм байна гэж би бол өөрөө тэгж харж байгаа. Тэгэхээр таны асуултанд давчхан дүгнээд хэлэхэд ер нь бол энэ бол одоо тодорхой шалгуур үзүүлэлтүүд энэ түрүүний хэлсэн бодлогын одоо төвшний ойлголт, санхүүгийн сахилга бат, засаглалын туршлага, ашиг сонирхлын зөрчилгээд энэ олон зүйлүүдийг ер нь тал талаас нь харсан байна. Аливаа юм бол ер нь тэнцвэртэй. За дээрэс нь нэг талыг хит барихгүйгээр зөв оновчтой тухайн цаг үедээ тийм шалгууруудыг л тавих хэрэгтэй. Тэр шалгууруудыг л одоо тузаас тавьж сонгон шалгуулт болсон бахаа л гэж ойлгож байна. За баярлалаа. Би ер нь танаас асуух асуултуудаа тэр дундаа цаг үеийн асуудалтай, за нийгэмд бас нэлээд бас шүүмжлүүлэлттэй байдаг асуултан дээр бол толгуурлаж гаргасан. Тэрэн дээр зөндөө нэгдсэн ойлголттой байна. Нийтлийн гүйцэтгэх захирал нь өөрөө бас байр суурьал илэрхийлэх нь өөрөө зөв тийм болов гэдэг. Тэр бас үнцгийг харж нэлээд шүүмжлэлтэй асуудлуудыг бол танаас бас авъя гэж бодож байгаа. Тэр төр өөрөө өмчтэй байх асуудал гэдэг. Энэ асуудал төр өөрөө яах гэж өмчтэй байх зайлшгүй шаардлагатай. Хэрвээ төр өөрөө өмчтэй байх юм бол энэ бол ус төр орох гээд байдаг тийм ийм асуудал өөрөө байдгаа гэж үздэг. Энийг яагаад зах зээлийн зарчмаар чөлөөтэй байлгаж болохгүй юм бэ гэдэг ийм зүйлс гараад байдаг. Тэр дундаа Эрдэнэс Монголд бол 31 төрийн өмчт томоохон уул уурхайн компаниуд бол хаяалагдаж ирдэг. Та энэ дээр өөрөө байр суурийг илэрхийлж. За тэгээ ер нь эдийн засгийн хувьд хариулахад цэвэр зах зээлийн эдийн засаг гэдэг бол маш ховор. За байдгүй. Ер нь бол одоо ихэнх улс орны төсөлтийг харахад тодорхой хэмжээгээр төр өөрөө өмчтэй. Тэр нь ямар харьцаатай байх вэ? Тухайн улс орныхоо нөхцөл байдалтай уялдаад хэр зөв харьцаатай байх вэ гэдэг л чухал. Одоо бид нэр яриад байдаг Америк нэгдсэн улс ч гэсэн ихэнх одоо тодорхой салбарууд нь төр ус эзэмшдэг. Тодорхой хяналтыг тогтоодог. Ер нь ардчил чөлөө зах зээл гэдэг бол хууль хэрэгжүүлдэг. Тодорхой хэмжээний хяналтаа зөв тавиа явдаг. Зөв харьцаагаар л хатгалж явах асуудлыг хэлнэ гэхээс бүх юм чөлөөтэй, бүх юм эсвэл хяналтанд байна гэсэн ийм хоёр тойлор бол байдгүй амьдрал дээр. Манай улсын хувьд ч гэсэн мэдээж сайнтайч муутайч олон сургамжууд байгаа. Өнгөрсөн одоо 30 жилийн хугацаанд ер нь зах зээлийн эдийн засаг шилжээд харин ч маш богино хугацаанд зарим орнуудын 50-60 жилийг туулдаг замыг Монгол улс бол харин 30 жилийн хугацаанд бас тодорхой хэмжээгээр зах зээлийн эдийн засаг шилжсэн. Алдаатай ч юмнууд бий, онсон ч юмнууд бий. За тэрний нэг одоо юу гэдгийг зарчмаар л ер нь тодорхой салбаруудад ихэнх орнууд одоо төрийн эзэмшилт байдаг. Тухайлбал стратегийн салбарт. Тухайлбал шатхан байдаг юм уу, цахилгаан байдаг юм уу, тийм ээ. Ялангуяа улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Хүн ардын одоо нийт үндэсний эрх ашигыг хамгаалахтай холбоотой асуудлууд дээр төр заавал хяналтаа тогтоож тодорхой хэмжээнд байх ёстой гэж үздэг. Олон орны туршлага бол байгаа энэ дээр. Бүх орнуудыг бид нэр судлаад авах. Зөвхөн одоо Хятад ард улсыг харъя. Ер нь бол одоо коммунист засаглалтай улс. Гэхдээ сүүлийн жилүүд зах зээлийн эдийн засагт идэвхтэй шилжиж байгаа. Гэхдээ төлөвсөн төлөвлөгөөд эдийн засгийн баг хамгийн шилдэг туршлага болж шүү дээ хөгжлөөр. Тэгэхээр сайн талч байна. Энийг ашиглаж чадаагүй бас улс орнууд ч байна. За
Уулуурхайн салбар бол Монгол улсын хувьд бол стратегийн хамгийн том салбар. Эдийн засгийн ар, нийгэмд үзүүлж байгаа нөлөөгөө ар. Тэгээ ялангуяа энэ 2-3хан түүхийн эдийн орлогоос хамаарч байгаа энэ цаг үед бол төр заавал тодорхой хэмжээний одоо энэ дээр хяналттай, эзэмшилтэй байх нь зөв болов уу гэж боддог. Хоёрдугаар бид нэр үндсэн хуулинд тавьсан. Байгалийн баялаг гэдэг бол ард түмний өмч. Ард түмнийг засгийн газар төр засаг төлөвлөнө. Төр засаг ард түмний үнээс үүрэг хүлээж байгаа бол ард түмнийхээ баялагийг өөрсдөө ус тодорхой хэмжээнд удирдах хяналтаа тогтоож үржихийг нэргээд ард түмэнд өргөдөг энэ тогтолцоо байх хэрэгтэй. Энэ хүрээгээр одоо төр тодорхой хэмжээгээр харин ямар харьцаатай, ямар байдлаар өмчлөх үү? Одоо тухайлбал бид нэр ойдлогыг маш их ярьдаг тийм. Зарим нь ингээл 34, 66% ингээл хувь эзэмшээд явах нь зүг гэдэг. Зарим нь болохоор шууд татвараа аваад ингээд явсан зүг гэдэг. Ихэнх амнатаа. Ихэнх улс орнууд ингээ харахаар тухайлбал ойдлогын шүтгэлүүд дээр зарим одоо ихэнх улс орнуудын туршлагаас харахаар ихэвчлэн татвараа аваад явдаг ийм зарчмууд байдаг. Монгол улсын хувьд бол одоо дотоодын нөхцөл байдал, нийгмийн уур амьсгалаас хамаарат тухайн үед төр засгууд нь шийдвэрээ гаргаад ямар ч гэсэн ингээд 34, 66 гэдэг. Одоо тэгтэл ингээд асуудлууд урсаад байдаг. Тэр нь анх сонгож авсан энэ бизнес загвар тухайн хөрөнгө оруулалтад тохирсон энэ загвараас бас голлон хамаардаг гэж байна. Гэх мэтлэн жишээ нь энэ ийм байдлаар одоо юу гэдгийг энэ төр ямар хэлбэрийг хяналтаа тогтоох уу гэдэг нь чухал болохоос биш. Яг хэдэн хувь эсвэл яг хувь эзэмших үү гэдэг бол тусдаа асуудал. Тэгэхээр ерөнхий агуулгаар бол аль ч оронд ялангуяа Монгол улсын хувьд толгуур тэгээд Монгол улсын эдийн засаг нийгмийг авч явж байгаа энэ стратегийн ордууд, уулуурхай ордууд дээр бол төр тодорхой хэмжээний хяналттай үндсэн хуулийн зарчмаа биелүүлж одоо бид нэр энэ байгалийн баялаг гэдэг юмыг ард түмэнд эргээд өгөөж болох төрөл юм л байх хэрэгтэй. Тэгэхээр төр өмч эзэмших ёсгүй, төр эзэмших ёстой гэдэг бол нэг хэтэрхий туйлширч байгаа асуудал. Тухайн цаг үе улс орныхоо нөхцөл байдал, аж амьдралаас шалтгаалж ямар тэмцэлээр байх вэ гэдгийг л зөв тогтоож зөв явуулна гэхээс биш. Заавал өмчтэй байх хэрэгтэй, заавал өмчгүй байх. Энэ бол одоо аль ч оронд байдгүй практик. Тэгэхээр Монгол улсын хувьд бол тодорхой хэмжээгээр миний хувьд боддог төрөл байгалийн баялаг дээр өмчөө ямар нэг хэлбэрээр одоо зохистой хэмжээнд барьж байгаа хэрэгтэй. Хит одоо хувьшлиг шахдаг уу? Хит бас бүгдийг одоо юу гэдгийг туйлширч хувьшилж шилжүүлэх гэдэг нь энэ бол зөв тэнцвэрээ олох асуудал. Тэрнээс аль нэг юм бол одоо төвхтэй ер нь ингээд хөндөрлөлтний төвхийг харагдав. Тэгэхээр байгалийн баялаг гэдэг бол угаасаа ард түмний суур өмч учраас энэ дээр бол төр засаг заавал хяналттай. Ард түмний өмнөөс үүрэг хүлээж хяналтаа тогтооцлох хэрэгтэй. Хуулийнхын ярианы ихэндэр бол Эрдэнэс Монгол нэгдэл 2007 онд хамгийн анх үүсгэн байгуулагдаж стратегийн томоохон уулуурхайнуудыг бол менежментээр ингэж хангаад өдгөө 19 дэх жилдээ амжилттай явж байна гэж. За миний одоогийн яг асуух байгаа энэ сэдв бол бас нэлээд галтай сэдв. Нэлээд бас шүүмжлэг бас дагуулдаг. За яг түрүүний хэлсэнчлэн 19 жил менежментээр хангаж байгаа энэ компани. За энэ харьяанд нь нэгдэл дунд нь байдаг жишээлбэл магадгүй Эрдэнэ төлөвлөр гэхэд ч олон жил бас Монгол улсын эдийн засгийг нуруунд дээр өөрж яваа компани. 19 жилээс нэлээд урт тийм ээ. Тэгэхээр энэхүү компаниудад ингээ менежментийн үйлчлэл үзүүлдэг гэдэг ингээд нэлээд хил амыг бол дагуулж ирдэг. Тэгэхээр Эрдэнэс Монгол компани менежмент одоо энэхүү 31 компанид гарч ирэхдээ ямар компаниудын ямар одоо байсан нөхцөлийг нь хэрхэн сайжруулж чадсан бэ? Энэхүү сайн туршлага бас хуваалцаач. Ер нь бол шуудхан асуухад бол Эрдэнэс Монгол гэдэг энэ газар өөрөө байх та үндсэн том нэг шалтгааныг бидэнд бас хуваалцаач. За яг түрүү хэлсэн ийм тогтолцоогүй улс орнууд ч байна, тогтолцоотой улс орнууд ч байна. Тэгэхдээ тухайн үед одоо 2007 онд үүсгэж байхдаа энэ зарчмаар явуул нэгдсэн удирдлага, нэгдсэн бодлогоор явуул илүү ашигтай юм аа. Хоёрдугаар нэгдсэн бодлогоор зангидж тодорхой орлого, борлуулалт бүх зүйл дээр нь хяналтаа тодорхой хэмжээний тий зөв менежментээр удирдах чадвал байгалийн баялагийг илүү ард иргэд хүртэж чадах юм а гэдэг ийм агуулгаас л байгуулсан байна. За ашигтай эсвэл амжилттай ажилласан үгүйг бол одоо ард иргэд нэгдүгürt шүүх баг. Янз бүрийн шүүмжлэл байдаг. Янз бүрийн одоо нийгмийн хүнд тавьж байгаа асуудлууд байна. Зарим талаар санал нийлдэг. Тэгвэл хит данхар бүтцтэй байна. Хит олон хүмүүс байна. Өндөр цалинтай ингээ байж идэг. За ингээд үр ашиг гарахгүй байж гэдэг юм уу. За мэдээж аливаа юм төгс байхгүй. Байнга сайжруулад явна. Гэхдээ ингээд сүүлийн жилүүдийг харахад бол бас Эрдэнэс Монгол компани нэгдэл байснаар
тодорхой хэмжээний нэгдсэн менежмент хийснээр энэ хоригдлын сан гэдэг зүйл. За энэ стратеги ордуудын асуудал энэ юмнууд дээр одоо төрийн өмнөөс үүрэг хүлээж тодорхой хэмжээнд бас амжилттай ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Гэхдээ засах юмнууд бий. Ялангуяа энэ анх байгуулж байхдаа бол одоо Эрдэнэс 5 Эрдэнэт гээд за Эрдэнэс ойдлогооч гэдэг юм уу те. Энэ компаниуд нь ингээд оролцоо явж исэн юм бэл. Ер нь бол энэ төрийн өмчт оронд хариалагдчихсан одоо төрийн өмч оронд хариалагдчихлаа шүү дээ. Тэгээд тухайд бол уул уурхай стратеги ордуудыг Эрдэнэс Монгол нэгдлийн дор ингээд өгч ирсэн. За өнгөрсөн жилээс энэ Эрчис Монгол гэдэг уул уурхай бус одоо тухайн Аззаач байдаг юм уу эсвэл одоо нэг станцууч байдаг юм уу уул уурхай бус төрийн өмчт компаниг бас нэгдсэн менежментээр өдөрдүүлэх гэдэг Эрчис Монгол гэдэг байгуулсан. Гэх мэтчлэн шүүмжлэлтэй олон асуудлууд бий. Ер нь бол энэ байгууллагуудаар нэгдүгээрт нэгдсэн санхүүгийн сахилга тогтоох. За хоёрт нь одоо нэгдсэн хөрөнгө оруулалтын бодлого хэрэгжүүлэх. Тухайлбал 5 толгой дээр аваад үзье. 5 толгой дээр одоо энэ Эрдэнэс Монгол нэгдэл байснараа энэ томоохон стратегийн үйлдвэрүүдээсээ тухайн жил ашигтай ажилласан бол ногдол ашиг хөрөнгө оруулалтуудын бодлогын тодорхойлж өгч энийг эргээд төсөв төрийн бодлоготойгоо уйж буцаад юунд хөрөнгө оруулах уу гэдэг дээр нь бол ажиллах ёстой гэж үзэж байгаа. За сүүлийн жилүүдэд бол янз бүрийн алдаатай оноотой юмнууд байсан баг. Гэхдээ энэ менежментийг ядаж нэг жоохон зэгцэнд нь орол. Тухайлбал төсөл хэрэгжүүлэхэд хүртэл ийм шаардлага хангаж иж төсөл хэрэгжүүлэх шивж гэдэг юм уу. Ерөнхий одоо энэ төр засагтай бодлогын холбох, дээрээс нэгдсэн удирдлагаар хангах чиглэлд бол бас тодорхой хэмжээний хувь нэмэр оруулсан баха. Гэхдээ засах ёстой маш олон асуудлууд байна. Компани болгоо адилгүй. Нэг нөгөө хэлэхэд одоо Эрдэнэс Монгол нэгдэлд харьяалагдж байгаа компаниудын нэг 5 орчим хувь нь л хоригдлын санд хөрөнгө оруулж 5 компани л хоригдлын санд одоо хөрөнгө оруулж байна. Тэгвэл Эрдэнэт 5 толгой Эрдэнэт за Багнуур за Тархан төмөлгөө үйлдвэр Шивээ аваа гэсэн. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд 912 тэрбум төгрөгийн ногдол ашгийг энэ 5 компани одоо хоригдлын санд төлөвлөсөн байна. Гэх мэт чинь гэтэл нөгөө бас ашиг олдгүй компаниуд байна. 26 шинжлэх компаниуд байна. Тухайлбал зарим нь одоо нэлээд нөхцөл байдал өндөрсөн компаниуд байна. Тэгэхээр энэ Эрдэнэс Монгол нэгдэл бас байсны ашигчаа ажиллаж байгаа тодорхой компаниудаас нь бас зарим компаниуд дээр нь дэмжлэг үзүүлж бас тодорхой хэмжээнд үр ашигтай төсөл хөтөлбөр байгаа бол тэр одоо төсөл хөтөлбөрүүдийн санхүүжүүлэх айлуулах энэ сагсанд байгаа олон өндгөө яаж оновчтой байрлуулах уу гэдэг л ийм л одоо гол бодлогыг хийх хэрэгтэй. Тэгээ энэ үрэнээс одоо ингээд Эрдэнэс Монгол компани бол нэгдэл бол ингээд ажиллаж ирсэн байлаа. Гэхдээ одоо түрүү хэлсэн маш олон зүйлүүдийг засах хэрэгтэй байна. Компани болгон дээр хараад компани болгон дээр үнэлгээ хийх хэрэгтэй байна. Ер нь ингээд сүүлийн жилүүдийг харахад төрийн өмчтөр явж байгаа энэ олон нийтэд харж байгаа өнцгийг бид нар засах хэрэгтэй. Үйл ажиллагаагаа сайн тайлбарлах хэрэгтэй. Ил тод болох хэрэгтэй. Тэнд ажиллаж байгаа хүмүүс нь ямар төсөл хөрөнгө, цалин мөнгө нь ямар байдгийг тэр юмнууд дээр одоо үнэлт хийж ялангуяа энэ данхар бүтцтэй хит олон за ингээд одоо юу гэдгийг илүү улс төрийн шин чанартай болсон гэсэн ийм шүүмжлүүдээс бид салах хэрэгтэй. Тухайлбал засгийн газрын хувьд хамгийн нэг чухал бодлого бол төрийн компани шинжил. Үеийн засгийн газар ярьж байгаа. Гэхдээ энэ засгийн газрын нэг зорч юм бол бид нар олон жил ярьлаа. Гэхдээ одоо нэг жоохон бодиттой юмнууд гармаар байна. Шууд татан буулгаад хаах гэхээс өлөө яаж сайжруулж болох вэ? Яаж нэгтгэж нийлүүлж болох вэ? Яаж үр ашигтай болох вэ гэдэг бол хамгийн чухал. Юмыг татан буулгаад байхгүй болох амарх. Би яг л тэгж л асуух гэдэг. Тэр 26-аад татан болгочих болохгүй. Тэгэхдээ тэрэнд ард нь хүний амьдрал явж байгаа. Бас компани түүх явж байгаа. Маш сайн үнэлгээ нэгдсэн хяналт шалгалт үнэлгээ тооцоо хийгээд заавал татан буулгах хэрэгтэй юм уу? Эсвэл нэгдэж нийлүүлээд үйл ажиллагааг сайжруулад явах юм уу? Сайжруулад явбал тэрнээсээ илүү орлого олоод явдаг компаниуд байх үүсэхгүй шүү дээ. Тухайлбал хөтлийн цемент олон жил сүүлийн жилүүд одоо бас нэлээд маргаантай асуудал яригддаг шүүх. Тэ холбоотой хувийн хвшилтэй холбоотой Шивээ аваач гэдэг юм уу? За эсвэл Монгол Орос Цэвтмэч гэдэг юм уу? Энэ байгууллагууд дээр үр ашигын сайжруулаад ажиллавал ямар их ач холбогдол гарагдаж байна. Тэгээд дотоодын компаниудаа нэг нэгэндээ тодорхой юмнуудаа одоо хэрэгцээтэй зүйлүүлээ ингээд ханган нийлүүлдэг. Нэгээ дэмжиж явахад эцсийн дүндээ бид нарыг энэ байгалийн байлгаас өрөг өгөж хүртэх хэмээг л нэмэгдүүлж ивэл доторх энэ бүтцээ яаж сайжруулах уу гэдэг юмад бид нар маш сайн анхаарах хэрэгтэй байна. Тэгээд засгийн газрын хувьд дахиад тодтоход хэлгээд нэг тэргүүлэх чиглэл аль болох цомхон. За энэ нийгэм олон нийтийн шүүмжлэлд байгаа зардал өндөр байна. Хит олон хүнтэй байна. Хит одоо данхар бүтцтэй байна гэдэг зэгцлэг цаг болсон гэж бодож байна. Тийм учраас Эрдэнэс Монгол нэгдлийн хувьд толгой компанийн хувьд
бас энэ ажлыг эхлүүлж байгаа. Боддоор. Яг саяны тэр дундаа таны одоо ингээд одоо яг 70 орчим байг ажиллаа аваад хонж байгаа энэ хүнээс бол бас сонсох зүйлсүүд их байна. Цаашдаа мэдээч яг хийж хэрэгжүүлэх гэж яг энийг бол хоёлаа яг ярианыхаа төгсгөл дээр би бас таны зорж байгаа зүйлсийг асууна. Тэгээ би таны намтрыг сонирхлоо. Таны хувьд бол эдийн засгч мэргэжилтэй. Монгол банк, Дэлхийн банк, санхүүгийн сангийн яам, за тэгээ Колумби их сургууль, за сүүлийн 4 жилийн хугацаанд л ихэд зөвхөн ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөхийг бол ингэж хийжсэн яг юм туршлагатай байна. Тэгэхээр би танаас бол яг тодорхой хоёр асуултыг асуумаар. Яг одоо бас нэгдэлтэй холбоотойгоор. За Эрдэнэс томтлогын компани бол одоогоор 100% бүрэн нээлттэй компани бол биш. Хоёр дахь зах зээл дээр бол хувьцаанууд IPO хийж гараагүй байгаа. Тэгтэл ногдол шиг тарагдаад эхэллээ. Бид нар харин эсэргээр 1072 хувьцаагаа яг хэвээр танд ч юм уу би магадгүй танд хувьцаагаа зараад та тэр хувьцааг цаашаа хөрвүүлэх эсвэл зарахсхын таны сонголт гих мэтчлэнгийн ийм асуудлууд өөрөө гарч ирж байна. Тэгтэл хоёр дахь зах зээл дээр худалдаалагдах боломжгүй хувьцааг яагаад өнөөдөр ногдол шиг бас ингэж тараагаад байгаа юм бэ гэдэг ийм асуудлууд өөрөө гарч байгаа. Энэ нь өөрөө компани ирээдүйд бас одоо бол нөгөө хоёр дахь зах зээл дээр гарах гад тодорхой хувиа олон нийтэд нээлттэй болох гэдэг юм шатараатай алхмууд бол явагдаж байна. Тэгээ энэ өөрөө магадгүй хоёр дахь зах зээл дээр гараагүй байхад нь ингэж ногдол шиг тараагаад байх нь өөрөө тухайн компанийнхаа ирээдүйд бас хор хөнөөлтэй. Та энэ дээр бас өөрөө эдийн засгч хүний хувьднээс хариулж өгөөч. За ер нь нэг ойлголтын бас зүрх байх шиг байна. Юу гэхээр 5-7 бол хариуцлагатай одоо хувьцаат компани тийм зорилготой хувьцаат компани. 5-7 компани 3 хувьцаа эзэмшигчтэй. За 5-7 компани 26% иргэд эзэмшиж байгаа. За 0.5% тодорхой аж ахуйн нэгжүүд эзэмшиж байгаа. За нэг 73-4% төр эзэмшиж байгаа. Тэгээ анх ер нь энэ хамгийн том нүүрсний ордоо ард түмний өмч учраас ард иргэдэд хувь хүртэх хэрэгтэй, ард түмэндээ хувь эзэмшүүлэх хэрэгтэй гэдэг логикоор иргэн болгонд 1072 хувьцаа эзэмшүүлж байна. Ер нь компани гэдэг бол бид бүгд мэднэ. Нэг одоо хамтраад хоёулаа нийлээд нэг дэлгүүр ажиллууллаа гэхэд нэг нь 40%, нэг нь 60% бол тухайн жилдээ ашигтай ажиллавал хоёулаа хурлаа хийгээд тохироод яг өөрт ногдсон үр ашигаа хүртээд явдаг. Тийм биз? Энэ бол зах зээлийн зарчим. Тухайн энэ компани цэвэр үйл ажиллагаа. Яг энэ шиг ер нь бол энэ ногдол ашиг гэдэг ойлголт бол тухайн компани ашигтай ажиллаад хувьцаа эзэмшигчтэн зөвшөөрлөлтөд үрээд хувьцаа эзэмшигчтэй тухайн жилдээ ногдол ашиг юм уу үр ашигаа ямар нэг хэлбэр тарааж байгаа бол энэ бол зах зээлийн явдал процесс. Эрдэнэс 5-7 ногдол ашиг тараах чинь энэ тэрэг нийгэмд төсөн нэлээ байхад юм уу эсвэл олон санал зөвлөлтөнд гарч байгаа шүү. За хувийн компаниудыг харъя. Одоо сүүлийн жилүүд хамгийн том жишээ бол энэ банкуд 20 хүртэлгүй хөрөнгөний зах зээл төрөх гэсэн. За одоо 2 сарын 15 гээд бүх аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлан тооцоогоо гаргаад за 25 онд бид нар ийм ашигтай ажиллажээ. Хувьцаа эзэмшдэг хурлан болдог, туудсан болдог шийдвэр гаргадаг. Иргэддээ хувьцаа эзэмшигчтэй ногдол ашиг шийдвэр тараагаал авдаг. Тэрвэл тухайн компани зүгээр л нэг бизнесийн зарчим. Хоёулаа нийлж бизнес хийсэн бол тухайн жилдээ хуралдаад хоёулаа ногдол ашиг энэ жил хоёулаа үр ашиг авах уу, энэ жил өнжөө дараа жил авах уу гэдэг бидний шийдвэр. Тэрнээс Эрдэнэс 5-7 ногдол ашиг хувааж болохгүй, хаан банк хувааж болно, тарааж болно гэдэг бол өөрөө агуулгын хувьд бол одоо утгагүй зүйл. Адилхан компани. Тэгчнээ төрийн өмчт компани ч гэсэн эзэмшигч нь л өөр өөр болохоос биш төрийн өмчт компани ч гэсэн компани зарчмаараа л үйл ажиллагаагаа удирдах явах хэрэгтэй. Хувьцаа эзэмшигчд нь хуралдаад тийм шийдвэр гаргаж бол тэр компани шийдвэр. Хаан банкных ч гэсэн эсвэл төрийн банкных ч гэсэн голомтных ч гэсэн тийм шийдвэр гаргаж тэднийх л шийдвэр. Голомт хувьцаагаа ногдол ашигаад байгаа чинь голомт ашигтай ажиллаад бид нар үр ашигээ хүсэж штэ гэж хувьцаа эзэмшиж байгаа хүн харин нааштай хүлээж авч тодорхой байдаг болохоос биш. Банкуд маань ингэсэнгүү гэдэг шүү дээ. Тэрэн шиг Эрдэнэс 5-7 байдаг юм уу? Эсвэл бусад компаниуд маань тухайн жилдээ тодорхой хэмжээний ашигтай ажиллаад хувьцаа эзэмшигчтэй үр ашигаа тараая гэж шийдвэл тэр компани шийдвэр. Ер нь цаашдаа зах зээлийн зарчмаараа ялангуяа явуулгын компаниуд ашигтай ажиллаад зөв ажиллаж байгаа бол тухайн жилдээ үр ашигаа хувьцаа эзэмшигчтэй хүртээгэл явах нь зөв гэж боддог. Би миний хувьд бол эдийн засгийн хувьд бол тодорхой. Ирэх жил би ийм компани төр хувьцаатай энэ компаниуд маань ашигтай гарвал би ийм хэмжээний надад өр өгөөж ирэх юм байна.
Энэ өөрөөгөө зөрөө би ийшээ хөрөнгө оруулна гэд иргэн өөрөө тодорхой бол. Тэрнээс хизээ ногдлоо шахын тараахан тодорхойгүй, тараахгүй нь мэдэгдэхгүй. Тэгээд эн чинь одоо юу гэдгийг цэвэр компани зарчмаар ажиллаж гин үгүй юу гэдгийг мэдэгдэхгүй. Ийм тодорхой ус байдал байх нь өөрөө иргэн миний хувьд бол тийм одоо сайн зүйл биш. Надад бол би танай компанид хөрөнгө оруулсан бол өө нөхөр минь танай компани энэ жил ашигтай ажилласан байна. Би өөр ашиг хүртэхгүй яах вэ? Ямар эргэжилч гэсэн ашигтай ажиллах юм чи. Ингээд доктортой тодорхой тоглоомын дөрөв тодорхой байх нь зүг. Тэгэхээр ногдлоо ашигын хувьд бол ингэж ойлгох нь зүг байх гэж бодож байгаа. Ер нь бүх компаниуд хувьцаат гаргах зөнд байдаг бол ингэж явдаг. За нээлттэй болох асуудал бол тусдаа хоёр дахь асуудал. Энэ уулуурхайн компаниуд ялангуяа тавталгоо төр хувьцаа нарилжигддаг, олон нийтэд хоёр дахь зах зээл дээр гардаг, хөрөнгөний зах дээр гараад хувьцаагаа арилжиж ингэж явдаг юм руу орох хэрэгтэй. Ингэж засаглал сайжирна, олон нийтийн хяналт орж ирнэ. Ингэж энэ компани өөрөө цэвэр бизнесийн үйл ажиллагаагаа явах боломж бүрдэнэ. Олон жил ярьж байгаа. Гэхдээ тухайн үед засгийн газар их хурлаас одоо тогтоол гаргаад компани үйл ажиллагаа үнэлгээ сайжирч хувьцааны үн бүх юм тодорхой болтол арилжих энэ асуудлуудыг жоохон хаасан байдаг. Шалтгаантай. Яг тэр цаг нь болоогүй байхад хэрвээ нээчих юм бол компани үнэлгээ буурах, хувьцаа буурах, таны эзэмшиж байгаа хувьцаа бодит үнэлгээ тогтохгүй байхад арилжааг нээчих юм бол та гомдол гарах хэрэгтэй. Тийм учраас бүх бэлтгэл ажил хангагдаад юмнууд нь цэвэрлэгдээд аудитор ороод яг хөрөнгөний зах зээл дээр гаргаад тэгвэл тааж баяртай, бийж баяртай зах зээлийн үнэлгээч тодорхой таны хөрөнгө чинь илүү үнцэнтэй болно. Тэгэхээр энэ бэлтгэл ажлыг бол шатраатай бас хийгээ явж исэн мэлээ. Энэ засгийн газрын хувьд бол энэ одоо нээлттэй болох ажлыг бол нэлээд эрчимжүүлэх гэж байгаа. Мэдээж засгийн газар болгон энэ дээр ажиллаж исэн. Энэ засгийн газрын хувьд бол илүү эрчимтэй, илүү арай нэг одоо бодиттой алхам хийж гисэн гэж оролдож байгаа. Тийм үднээс одоо бид нэр аудит оролцсон байна. Тавталгын компани дээр 5-6 сар гэж дуусгах олон улсын аудит. Дуусны дараа хөрөнгөний үнэлгээ хийгдэнэ. 5 толгой компани үнэлгээ юу юм бэ гэдгийг бодтор хийж үзье. Ингээд үнэлгээ хийсний дараа хөрөнгөний бирж, андреатор болон бусад процессыг хийн. Ингээд ингэснээр дараа бүх бэлтгэл ажил хангагдсны дараа энэ ондоо багтаагаад олон нийтэд 1072 хувьцааг амь оруулах буюу хөрөнгөний зах дээр гаргах ажлыг төлөвлөгөөтэй хийе гэж бодож байгаа. Тэгэхээр энэ хугацаа бүх юмнуудаа гаргаж ирээд яг мэргэжлийн баг одоо ингээд ажиллаж байна. Хэрвээ бид энэ 1072 арилжаанд оруулж ирэх юм бол эцсийн дүндээ ард түмэл авч байна. Иргэн та 1072 хувьцаагаа өөрөө хатгалах уу? Хөрөнгөний зах зээл дээр оруулаад арилждаг болгоод бусад хөрөнгө оруулалтууд хөрвөөгаад хилцэлд ордог ийм жишгтэй өрхөө жинхэнэ нөгөө баялагтай эзэн баг нэг эхлэл тавигдана л гэсэн. Тэгэхээр энийг бол мэдээж яг бидний бодож байгаа шиг тийм бас хөнгөн ажил биш. Ягаад гэвэл энэ бизнес тавталгаа маань маш олон нийгмийн ачааллыг үүрсэн сүүлийн хэдэн жил. Нийгмийн шин чанартай төслүүдийг хийсэн байна. Энэ зүйлүүдийг цэвэрлэх ёстой. Балансыг цэвэрлэх ёстой. Эдийн засгийн яг ингээд ширээн дээр гаргаад талах зархтаа гэдэг энэ талах ямар чанартай энэ талах одоо хэр одоо үн төрхийн гэдгийг бүх зүйлийг хөрөнгө оруулагч бол харна. Та далах худалдаж авахдаа аль дэлгүүрийнхээ аль үйлдвэрлэгчийн гэдгийг харж байгаа давдаг бол танд зарагдахуйц болох үз тийм компани болгож иж үндсэндээ хөрөнгө оруулагч иргэд маань өөрсдөө очно гэсэн. Тэгэхээр болоогүй багт нь эсвэл түүхий талах гаргаад тавьчих юм бол гिचнээн бид нэг 1072 амин оруулах гээд амжилттай болно гэсэн. Тийм учраас энэ ажлыг л хийх гэж зориод байгаа юм. За тэгэхээр түрүүний ногдлоо шиг дээрээс нь хөрөнгөний зах зээл дээр нээлттэй болох хоёр тустай асуудал. Одоо бол хувьцаатай. Хувьцаа эзэмшигчд нь хувьцааныхаа үрийг үжигэл хүрч байгаа асуудал. Нээлттэй болох асуудал дараагийн шатны асуудал. Тэрийг арилж яалдаг. Одоо зөвхөн ногдлоо шиг авдаг биш. 1072 хувьцаагаа иргэн танд ч юм уу хоёулаа би жишээ нь чам зардаг болох. Ийм боломжийг л бий болгох гэж зорж байгаа. Тэгээд энийг одоо засгийн газар болгон урагшлуулах гэж ажилласан. Засгийн газар болгон бас тодорхой үр дүн гаргасан баг. Зандарчдэр ерөнхий сайдын хувьд бол энэ засгийн газар бол энэ дээр тодорхой үүрэг чиглэл өгч Эрдэнэс Монгол бид нар бас шахаж шаарж ажиллаж байгаа. Хамтарч одоо Эрдэнэс тавталгын компаниг энэ ондоо багтаагаад хөрөнгөний зах зээл гаргах зорилго бүхэл хүчин чадлаад ажиллаж байна. Яг Эрдэнэс тавталгаатай холбоотой надад нэг асуулт байгаа. Гэхдээ би тэрийг удаах зүйл дээр явъя. Одоо яг түрүүн бас энэ асуултыг тавихын өмнө таныг эдийн засгийн мэрэгжилтэнд бас холбож асууя гэдгийн зарчим. Хоёулынхын ярианы дундсанд гарч ирсэн үндэсний баялагын сан.
Яг одоо Чингис хаан үндэсний баялагын сан гэж байгаа. Чингис хаан үндэсний баялагын сан. Тэр дурдаа хоримтлын сан. За тэн дээрээс бол таны хэлсэнчлэн Эрдэнэс 5 Эрдэнэт гэх мэт одоо төрөмчт компаниудаас маань ашигтай ажиллаж байгаа 5 компани бол 24-25 онуудад олсон орлогоос 34% үндэсний баялагын санд бол хийсэн байх нэ. Энэ дүн нь бол одоогоор ингээ харах юм бол 1 тэрбум биш 1 их 80 100 тэрбум бол ингээд харагдаж байна. За энийг бол та бид бүхэн ийм мөнгө л байгаас бол шууд ороод харах боломжтой. Эргэн бүрийн дансанд бол 175,439 төгрөг байна. Тэр энийг заах шуудхан хэлэхэд бол барин юм хишээлийн цаанаас чихэрд болоод байна гэж хүмүүс сандуурч байна. Тэ. Байр, орон сууц, эрүүл мэндэд тазарцуулах боломжтой мөнгө гэдэг. Тэгтээ өнөөдөр энийг биш шууд данснасаа гаргаад ингээ ашиглачааг боломж байхгүй. Ирээдүйд энэ өөрөө хөрөмтлийн данс нь яг банкны хүүшин гэдэг яг арилжаа явах юм уугүй юу бас иргэд маань өөрсдөө мэдээлэх байна. Энэ тал дээр та бас бидэнтэй хаваалцаач. За ирээдүйд одоо яг үндэсний баялагын сан маань хэрхэн ямар арга байдлаар бас мөнгө олон аривжуулах юм. Иргэд маань хизээнээс ашиглаж болох юм. Эхлээд ер нь баялагын сан гэдэг ойлголтыг тайлбарлах хэрэгтэй байна. Тэнцвэрээ агуулгаараа. Энэ уул уурхай, энэ байгалийн баялагаас хараат орнууд энэ механизмыг ер нь ашиглаад хамгийн сайн тогтолцоо энэ юм байна гэж гаргаж ирсэн. Уул уурхайтай орнууд ингэж судлаад тахаар. Яад гэхээр уул уурхай орлого гинт богино хугацаанд орлого олдог. Тэрийг ингээ буцаагаад тухайн үедээ зарцуулаад юм уу эдийн засгт зарцуулчих юм бол эрэг талж гарах зүйл талж гардаг. Хоёрдугаарт энд нэг том юм яригдаг. Байгалийн баялаг бол нийт ард түмний өмч. Тийм учраас зөвхөн одоо үеийнхэн хэрэглээд ах юм уу? Ирээдүй төрөх одоо монголчууд гэдэг юм ирээдүй иргэд бас хэрэглэх ёстой шүү дээ. Тодорхой хэмжээгээр. Бүх хүний монголчуудын өмч учраас. Тэгэхээр энэ үе хоорондын ялангуяа одоо ирээдүй үе хоорондын энэ орлогын байгалийн баялагаас орж ирж байгаа орлогыг хойрлох механизмыг л үндэсний баялагын сан гэдэг. Тэгээд тодорхой нийгэм эдийн засгийн шаардлагатай хөрөнгө оруулалтуудаа хийдэг. Хоёрдугаар тард иргэдэд өгөөж ин хүртээдэг, дэгш хойролдог, шудраг хойролдог энэ механизмыг л баялагын сан гэж англиар sovereign wealth fund гэж ярьдаг те. За манайх анх энэ тогтолцоог бүрдүүлэхэд анх 2007 оноос билүү дээ. 8-аас илүү хүний хөгжлийн сангаар эхэлжсэн. За тухайн үед ингээд их орны гişиг гээл тэгээ ингээд нэг мөнгө тараах байдлаар бас жоохон хэрэгжсэн тал бий. За энэ бол одоо зарим хүмүүс одоо шүүмжлэлтэй ярьдаг, зарим одоо талаар тухайлууд одоо юу гэдэг нь нөрөгчүүд юм уу бусад орны зөвлөхийг яхаар байгалийн баялагийг ер нь тэгшүртээх нь бол зарим орнуудад бол ингээд мөнгө тараах хэлбэрийг дэмждэг. Тэгэхдээ дийлэнх орн бол дэмждэг. За манай дээр бол олон жил туршсан. Энэ мөнгө тараах эсвэл ингээд шууд бэлэн мөнгөөр өгөх асуудал. Тэгэхдээ үр дүнтэй байгаагүй гэж үздэг. Ер нь бол үр дүнтэй байгаагүй. Тодорхой тухайн үед үр дүнтэй байсан баг. Гэхдээ энэ мөнгөөр бид нэр бүтээн байгуул нийгэмд ашигтай юмнууд хийчих бас боломж байсан. Тэгэхээр аливаа юм бол хоёр талтай учраас шууд буруутгахаас илүүтэй ер нь бол энийг төвлөрчүүлээд хөгжүүлэл явж байгаа. За ингээд хүний хөгжил сан явж хагаад хүний хөгжил сан татан болгоод ирээдүйн үсэн гэдэг сан 2013 онд л байгуулжсэн. Ирээдүйн үсэн бол ирээдүйдээ бас тодорхой хэмжээний байгалийн баялаг одоо хатгалъя гэдэг концепцоор энийг байгуулад ингэж явж байна. За мөн төсвийн докторжуулалтын сан гэдэг хэрвээ төсөв тухайн жилдээ ингээд түүх эдийн үн буураад төсөв алдагталтай гараад байдаг юм уу цалин дэвтгэрээ гинтийн шок орж ирвэл энэ дээр нь одоо бас хөрөнгө мөнгөтэй байя гэдгээр энийг бас уулуурхай орлогоосоо тодорхой хэсгийг хийдэг хамгаалтын юм сан бас үүсгэжсэн. За ингээд ирээдүйн сан төсвийн докторжуулалтын сан гэдэг ийм хоёр сантай явж байгаад үндэсний баялагын сан буюу энэ хоримтлал үүсгэх энэ сангаа бас бид нэр хийх ёстой гэдэг. Ингээд одоо 2024 онд баялагын сангийн тухай хууль батгагдаад 3 сантай болсон. За нэгдүгээр хоримтлалын сан, ирээдүйн сан, за хөгжлийн сан гэдэг. За одоогор бол хөгжлийн сан бол яд вөхөр санаа нь байгалийн баялагаас орж ирж байгаа орлогыг тодорхой хэмжээний нийгмийн шин чанартай төслүүдэд оруулъя. Төсөв улсын төсвүүдээр орон зай бага байна. Тийм учраас энэ хөгжлийн сангаараа дамжуулж оруулъя гэдэг концепцээр гаргасан юм бэл. Гэхдээ одоо хүртэл бодит хэрэгжилт байхгүй. Ягаад тэгэхээр төсөөлөн дээр юу гэсэн гэхээр хэрвээ төсөв ашигтай гарвал ашигийнх нь тодорхой хувийг тэр санд өгөх ёстой. Гэтэл төсөв бүлсүүлийн жилүүдэд хөвчлэн бараг дандаа таталтах гэсэн учраас энэ сан бол хэрэгжих байна. За хоримтлын сан бол харин хэрэгжсэн. Хоримтлын сан бол компаниудын ногдлоос 34%, ногдлосын 34%-ийг шууд хоримтлын санд хоримтлуулж байгаа. Түрүүн хэлсэн Эрдэнэс 5 толгой Эрдэнэт, Шивээ, Багнуур дархан төмөрлөгийн үйлдвэр. Энэ 5
одоо үйлдвэр ашигтай ажиллаад өнгөрсөн 2 жилд 912 тэрбум төгрөгийн хоригдлол үүсгэсэн. За энэ хоригдлолоор юу хийсэн бэ гэж. Тэгвэл хоригдлын санг анх байгуулахдаа уул уурхаагаас орж ирж байгаа орлогоо хоригдлуулъя. Энийг иргэдийнхаа нэрийн насанд бичиж. Гэхдээ зарцуултыг 2030 он хүртэл зарцуулахгүй байхаар журмаар олжсэн. Яагаад тэгэхээр тодорхой хэмжээний дүрм журам бас энэ хоригдлоо өсгөж жагаад ард иргэдэд илүү бодиттой өгөөжийг хүртэхийн тулд 2030 он хүртэл бас тодорхой хэмжээгээр хязгаарласан юм билээ. За мөн зарцуултын тодорхой заагаад өгсөн хуулинд. Энэ хоригдлын санд орж байгаа мөнгөөр ард иргэдэд ямар хэлбэрээр зарцуулж болох вэ гэхээр боловсрол, эрүүл мэнд, орон байр. 30 оноос эхлээд манай ард иргэд маань өөрийнхөө нэрийн дарсан одоо нэг 200 мянган төгрөг байгаа тийм 175 мянган төгрөг харагдаж байгаа ийм мөнгө л өдөр. Ингээд энэ жилийн дүнгээр 200 мянга гараад ингээд явна. Цаашдаа одоо ингээд засгийн газрын барьж байгаа зорж байгаа юм бол аль болох ахмадуудаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй илүү энэ хоригдлыг нэмэгдүүлэх энэ дээр нь одоо өрөө хожийн эрт хүртэх байх энэ бодлогыг бас илүү тавьж ажиллаж байгаа. Тийм учраас хоригдлын сан бол ийм үүрэгтэй. Одоо тэгвэл өнгөрсөн 2 жилд энэ хоригдлын сангаас иргэд ямар үрэх шиг хүрсэн бэ гэж. Зарцуулт нь 2030 он юм бол тэр хооронд иргэдийн хоног сууцны зээлийн санхүүжилтэнд энэ мөнгнөөс тодорхой хэмжээг өгсөн гэсэн. Одоо энэ банкудаас өгөөд байгаа хоног сууцны зээлийн их усүр нь мөнгө чинь энэ хоригдлын сангаас очиж байгаа мөнгө. Одоо нэг хоригдлын санд 912 мянган төгрөг байгаа чинь тодорхой хувь нь тийшээ очиж Монгол банк руу шилжүүлж Монгол банк тэргээр нь барилжааны банкудад өгч иргэдэд очиж байгаа орон сууцны зээлийн их усүр болж байгаа. Тэгэхээр орон сууцны зээлийн их усүрээр бас иргэд маань лицензийн хүртэтгэлийн сангаас хүртээд эхэлсэн гэсэн. Нэмээд 5 толгой компаниас нөгөө өөрийн эзэмшиж байгаа 1072 хувьцааныхаа ногдлол гişгийг авч байгаа. Сүүлийн жилүүдэд бас нэлээд хэд удаа авцсан. Тэгэхээр иргэд үндсэндээ 2 суугаар шууд байдлаар байгалийн байрлалаас хүртэж байна гэсэн. Нэгдүгээр Эрдэнэс 5 толгой компанийн хувьцаагаар, хоёрдугаар хоригдлын сангаар дамжуулж орон сууцны зээл хэлбэрээр 30 оноос эрүүл мэнд боловсролын чиглэлээр хоригдлын сангаас одоо иргэд маань байгалийн байрлалыг хүртээд эхэлнэ гэсэн. За дахиад 3 дахь сууг бол энэ бол илүү дам сууг. Уул уурхайд орж байгаа. Уул уурхаагаас авж байгаа татврын мөнгө төсвөр орж байгаа. Энэ төсвөр мөнгөөс төсвөр дамжуулж иргэдийн цалин болж очиж байгаа. Тэтгэврүүлж очиж байгаа. Босод төсвөөс үзүүлж байгаа нийгмийн зардлууд чинь ихэнх нь уул уурхай мөнгө байгаа шүү дээ. Тэгэхээр энэ уул уурхайн салбар маань өөрөө үндсэндээ энэ 3 сургаар дамжиж ард иргэдэд очиж гинэ гэсэн. А энэ их баг өрөөгөөчтэй байна уу гэдэг нь харин хоёр дахь асуудал. Яаж сайжруулах уу гэдгийг л бодох хэрэгтэй л гэсэн. Подкастынхаа төгсгөл дээр би бас хоёр зүйлийг бас салгаалуулаад асууя гэж бодлоо. Тэгэхээр ажлаа аваа та мэдээж 70 хоногийн хугацаа өнгөрч байна гэсэн. Тэгэхээр яг энэ хүү нэгдэлд орж ирээд дотоод нөхцөл байдал тулгамцсан асуудлууд мэдээж яг ингээд хамгийн анх орж ирж байгаа хүнд бол компани нөхцөл байдал, санхүүгийн сахилга бат магадгүй энэ дотор байгаа менежмент тийм ээ тэрхүү тогтолцооны асуудлууд ч гэдэг юм уу. Давуу талууд ч гэдэг юм уу. Тийм зүйлсүүд бол мэдээж ажиглагдчихж байгаа байх. Ямар асуудлууд тань жишээлбэл ажиглагдав нэгдүгээрт. Хоёрдугаарт за цаашдаа мэдээж энэхүү төрийн өмч томоохон компаниудыг үр ашгийг нэмэгдүүлэх зорилгод бүр үндэсний баялагын сангаа зөвхөн 5 компани биш 31 компани маань бөөндөө бас бүгдээрээ ашиг оруулдаг байх зорилгыг бас тавьж байгаа. Гэтэ таны бас алсын харагцсандаа бас энэ ташрамд бас сонсомоор байна. Мэдээж хуулийн дээр нь түрүүний Эрдэнэс 5 толгой дээр үлдээхэд бас Бортегийн асуудалцсандаа бас одоо бас яригдчих эхлэх баг. Энэ үрээд хуулингийнхнаас ярьцлагыг авал. За энэ нь бол аливаа юм бол эцсийн дүндээ хүн хийдэг. Тийм учраас бид нар маш сайн боловсруулагчтай чадахтай мэрэгжлийн институц болох хэрэгтэй. Ихэнх орны туршлагыг үзэхээр ерөөсөө л сайн институц байж л улс орон хөгждөг. Сайн институт гэдэг үл эцсийн дүндээ мэрэгжлийн зарчимтай боловсруулагчтай байж. Ингэж ижил ер нь аливаа бодлого үйл ажиллагаа гिचнээ гоё бодлого гаргаад тухайн институт хүнийг хүч чадах зөв тогтолцоотой байхгүй юм бол төдийлөх үр дүнд хүрч чаддаг. Ихэнх орнуудын туршлагад. Энэ Монгол дээр хийсэн би одоо Дэлхийн банкнд ажиллаж байхдаа сүүлийн 30 жилийн Монголын эдийн засгаар хийсэн үнэлгээ хийжсэн. Хамгийн том юм бол энэ институцийн асуудал. Төрийн байгууллагын чадварын асуудал, хүн хүчний асуудал. За төрийн өмчт компанитай холбоотой ярих юм бол түрүүн бас хэлсэн нийгэм тус юм шүүмжил байна. Хүмүүс бас харж байна. Хэд олон хүнтэй байна. Хэд өндөр цалин аваад хийсэн юмгүй. Хэд данхар байна. Заавал ийм байх шаардлагатай юмгүй юм уу? Зардлаа бууруулаач гэж.
Эсвэл үр ашгийг сайжруулах гэж. Тэгээ энэ бол ер нь төрийн өмчит компанид шинжилгээний хамгийн чухал зүйл. Нэгдүгээр засаглалын асуудал. Хараат ус тузан гишүүдтэй байх хэрэгтэй. Зарчимтай байх хэрэгтэй. За тодорхой шаардлагуудыг тавьдаг хэрэгтэй. Үр дүнд одоо суурилдаг байх хэрэгтэй. За хоёрт нь хүний нөөц бодлого. Энэ одоо байгаа хүний нөөц яаж зөв ашиглах? Яаж бид нэр энэ данхар бүтцийг бууруулах? Тийм учраас засгийн газар өнгөрсөн 8 сард тогтоол гаргасан. Төрийн өмчит компаниуд, төрийн байгууллагууд дор хаяж 10% оронтойгоо бууруулах. Ийм тогтоолыг гаргасан. Тэгэхээр энийг уул уурхайн салбарт Эрдэнэс Монгол компани манлайлж ажиллах хэрэгтэй. Засгийн газар нэм тогтоол гаргаж бодлого гаргачаад байхад бид нар зүгээр сууж болохгүй. Тэгээ бид нар хүн хална, хүн одоо ажилгүй болгоно гэхээс илүү зөв оновчтой тоонд л авчих хэрэгтэй. Бүтц рүү. Тийм учраас одоо би ажлаа аваад хамгийн миний бас нэг хийсэн зүйл одоо хийж байгаа зүйл бол ядаж Эрдэнэс Монгол компани, толгой компани оронтойгоо засгийн газрын тогтоолонд байгаа 10% бууруулах хэрэгтэй гэж үзэж байна. Одоо намайг очиход бол нэг 170 хүнтэй байсан. Энэ бол гэтүү би миний одоо бидний харж байгаагаар бол үнэлгээгээр бас жоохон оронтоо бол нэмэгдсэн байна. Ер нь бол эн чинь одоо 2022 онд юм уу 100 хүнтэй байсан бэл. Тэгэхээр эхний ажил бол нэгдүгürt энэ давхарцсан бүтэц чиг үүргийг бууруулах. Ялангуяа энэ удирдах албан тушаалтнуудыг тав бууруулах хэрэгтэй гэж үзэж байна. Жирийн ажилтай албаа гэж хэлсэлүүтэй олон дарганаас болёо. Цөөн дарганастай хэдэн толгойтой гэдэг нь тодорхой. Тэг үйл ажиллагаа тоглоомын дүр тодорхой ажиллана. За намайг очиход бол маш олон бүтэц давхарсан чиг үүрэгтэй байдлаар харагдсан. Тухайлбал зөвлөл, мэргэжлийн зөвлөлүүд гээд 6 зөвлөл, 3 групп зис металлын гээл, тээвэрлэгчдик ингээл, доороо 4-4-тэй нийтдээ бараг 40 гаруй. За тэгээ бүтээмжийн менежмент. Засгийн газар зарчмын шийдвэрүүд гаргасан. Бүтээмжийн менежмент болсон юм. Энийг бол одоо би татан болгосон. За хоёрт нь үндсэн компанидынхаа суур газартай давхарсан энэ бүтцүүдийг би татан болгосон. Энэ бол одоо энэ бүтцүүд байснаар энэ бүтцүүд байгаагүй нэг тийм чанарын ялгаа харагдаагүй. Тийм учраас нэлээд олон удаа одоо дүн шинжилгээ хийж туцтаа санал оруулж бүтцийн өөрчлөлт хийсэн. Яг хөдөлмөрийн хуулийн одоо бүх процессыг бүх хуулийн дагуу хийсэн. Ингээд үр дүнд нь удирдах албан тушаалтны тог би 30% оруулсан. 30. Энэ бол гэхдээ тузан шийдвэр, миний шийдвэр биш. Эцсийн шийдвэр туз гаргасан. Дуд дэмжсэн. Данхар багыг хөлөн зөвшөөрсөн. Оронтойгоо бууруулахыг цаашдаач бид нар шатараатай бууруулна гэж бодож байна. За хоёрт нь одоо нийт оронтойгоо 10 орчим хувь бууруулсан. Нийт оронтойгоо. Удирдлагыг 30%, нийт оронтойгоо удирдах хэлбэрийн одоо шатны олонтын тушаалыг 30%, нийт оронтойгоо 10% бууруулсан. Шууд одоо огцон бол одоо бууруулаагүй. Гэхдээ давхарцсан ялангуяа тэр давхарчин чиг үүргүүдийн арилгаад тэр ажил албан тушаалд байхгүй болгосон. Тэгээд тухайн албан тушаал дээр ажиллаж байсан хүмүүстээ хуулийн хүрээнд ажил хэсэг байгуулж хилцэлд орсон. За энэ дээр одоо манай хуулийн баг тухайн ажил хэсэг тухайн одоо ажилтнтай хилцэлд ороод хилцлийнхаа үр дүнд хэрвээ үргэлжлүүлж ажиллах эсвэл өөр газар шилжиж ажиллах эсвэл хөдөлмөрийн хуулийн заасан тодорхой тэтгэмж юмнуудаа аваад энэ бол тухайн хүний сонголт. Энэ бол хуулийн хүрээнд яг хөдөлмөрийн хуулийн хүрээнд ингээд хилцэлд орсон. Тэгэхээр тодорхой хэмжээний ямар ч гэсэн ингээд энэ бүтцийн өөрчлөлтийг явуулж байгаа. За бодлогын хувьд бол бид нэр энэ засгийн газрын бодлого энэ төрлийн өмчийг ингэж бид нар тодорхой цомхон өөр шиг сайтай зардлыг бууруулах бодлогыг хийх ёстой. Энэ бол ихний алхмаа. Цаашдаа ч одоо би тууштай нэг өргөжлүүлнэ гэж бодож байгаа. Оновчтой төвшөнд нь авчих ёстой. Хоёр дахь шатны арга хэмжээ бол ойрхон одоо бид нэр энэ харьяа компаниудынхаа бүтэц зохион байгуулалтыг авч үзсэн. За энэ дээр бас дахиад үнэлгээ нэгдсэн. Үнэхээр одоо ийм хэмжээний ажилтан оронтойтой ийм бүтцтэй ажиллах уугүй гэдэг нь харна. Мэргэжлийн байгууллагуудаар үнэлгээ хийлгэнэ. Үр дүнд гарч ирвэл аль болох одоо цомхон бүтцтэй, илүү ойлгомжтой, цөөн дарга нартай, илүү хариуцлагатай энэ төвшөнд нь оруулах хэрэгтэй. Энэ бол олон жил яригдж байгаа төрийн өмчтөр ярьж байгаа асуудал. Тэгэхээр энийг одоо бас энэ цаг хугацаанд энэ засгийн газар энэ бодлогыг одоо тууштай баримталж байгаа үед одоо би засгийн газарт одоо өөрөө ажил үүргээ хүлээж байгаа үнэд энэ бодлогыг тууштай хэрэгжүүлнэ л гэж бодож байгаа. Ингэж одоо бас тодорхой хэмжээний бодит үр дүн гарах хэрэгтэй. Тэгвэл бид нэр ингэ урсгалаараа яваалаа. Тэгэхээр энэ дээр харин одоо манай ард иргэд олон нийт зөв ойлгосоо гэж бодож байгаа. Энэ одоо хүн ажилгүй болох юм хүн халах гэхээс илүүтэй
олон жил ярьж байгаа энэ асуудлыг жоохон ч ихсэн урагшлуулмаар зөв оновчтой бүтц рүүгээ орё. Тэр тухайн одоо бүтцийн өөрчлөлтөнд хамрагдж байгаа иргэдээ бол эсвэл ажилчтай бол ажилгүй болох гэхээс үлдээ бусад зүйлүүд рүү зөөчлөх, хувийн хвшил рүү зөөчилж оруулах, хувийн хвшлийн том орон зай руу зөөчилж өгөх чадвартай хүмүүс байгаа бах. Тэр хүмүүс ингээд оруулаад зөөчлаад төр өөрөө цонхон болох хэрэгтэй. Жижигхэн төртөө том хувийн хвшилтэй байх хэрэгтэй. Тийм учраас энэ бодлого бол хэрэгжих ёстой гэж бодож байгаа. За энэ бол төрийн өмчт компаниудын засаглал, үр ашиг, тогтолцооны шинжлэлийн нэг одоо миний хэрэгжүүлэх гэж зорж байгаа засгийн газрын бодлого. Засгийн газрын бодлогоо гаргацсан. Бид нэр хэрэгжүүлэх ёстой. Тэр одоо ард түмбэл Эрдэнэс Монгол компаниас л харна эхлээд. Эдний оронтой буурчуу цөөрчүү хідэн дарга нартай байна гэдгээс. Тэгэхээр энийг бид нэр заавал хийх ёстой. Харин компаниуд төр энийг үргэлжлүүлээд ингэж хийгднэ. 26 онд бол одоо ингэ тодорхой үр дүнүүд гарах байх. За хоёрт нь цэвэр ажил хэргийн хувьд бол одоо хамгийн тулгымдсан асуудал бол ер нь Монголын эдийн засаг жоохон байх төвшөндөө үйлдвэрлэлийнхаа буюу бид нар хийж чадах одоо яг ашиглаж байгаа тэр тодорхой төсөл хөтөлбөрүүдийн нэлээд дээд төвшөнд тулсан байна гэж харж болохоор. Ягаад тэгэхээр Эрдэнэс 5 толгой компани л харъя. 90 сая тонн нүүрс экспортлоо түүхэнд анх удаа. Харамсалтай нь түүхийн дүүн бага байсан учраас ашиг орлого жоохон бага гарлаа. Хэрвээ 23 24 он шиг өндөр байсан бол 25 он маш их ашигтай ажиллах боломж байсан. Гэхдээ бодит дүнгээрээ Эрдэнэс 5 толгойг л харахад хийж чадах хамгийн дээд түвшиндээ үйлдвэрлэлийг гаргасан. 90 сая тонн нүүрс гаргана гэдэг бол хэдхэн жилийн өмнө монголчуудын хувьд мөрөөдлөлөө шин. Гэтэ энийг л хийж чадсан. Цаашдаа ингээд нэмэгдүүлэхийн тулд бид нэр шин төсөл хөтөлбөрүүдийг нээхгүй болохгүй. Шин төсөл ордуудыг ашиглалтанд оруулахгүй болохгүй. Нийгэмд олон тулгымцсан асуудал одоо багш нарын асуудал яригдж байна, тэтгэврийн асуудал яригдж байна. Энэ олон хүмүүсийнхаа хэрэгцээг бид нар яаж хангах вэ? Заавал энэ дээр гол үүрэг гүйцэтгэж орлого дайчилж санхүүгийн их үүсвэр босгох ажлыг бол Эрдэнэс Монгол манлайлж ажиллах хэрэгтэй. Тийм үднэс одоо сүүлийн 2 сарын хугацаанд яаж орлогоо нэмэгдүүлэх вэ, яаж баялагын сангаа нэмэгдүүлэх вэ гэдэг дээр ажиллаж байна. За энэ хүрээнд засгийн газраас тодорхой төслүүдийг эхлүүлэх гэж байна. Ялангуяа Эрдэнэс Монгол компанид байгаа алтны төслүүд. Алтны үн өнөөдөр түүхэн дээд хэмжээнд байна. 5300 400 хүрч байна. Өмнө хэзээч тийм байгаагүй. 2026 онд 6000 хүрэх боломжтой байна. Ялангуяа энэ геополитик. Энэ цонх үеийг бид нэр ашиглаж алтны төслүүдээс аль болох орлого олох хэрэгтэй. Энэ төслүүдийг эхлүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэгээд Эрдэнэс Монгол төр байгаа төрийн алтны лицензүүдийг хөрөнгө оруулагчдад нээлттэй сонгон шалруулалт санал тавих байдлаар ямар нэгэн нууж хаах зүйлгүйгээр энийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Ер нь одоо энэ уулуурхтай холбоотой асуудал сүүлийн жил тараадах дандаа нэг нууцаар гэдэг юм уу эсвэл энэ мэдээлэл бага байснаас хүмүүсийн эргэлзээ төрж ингэж явдаг. Олон улсын зарчим бол ерөөсөө нээлттэй ил тод бүх юм ингэж явах хэрэгтэй. Нээлттэй сонгон шалруулалт. Тэгэхээр энэ зарчмыг бол тууштай баримтлах хэрэгтэй гэж үзэж байгаа. За хоёрт нь нүүрсний салбарт 5 толгой бүлэг ордын ашиглагдаагүй байгаа нэг хэсэг буюу бортыг ордог нээлттэй сонгон шалруулалт зарласан. Энэ одоо засгийн газар шийдвэр гарч тогтоол батлагдаж, ажлын хэсэг байгуулагдаж сая 2 сарын 13-ны өдөр олон улс дотоод гадаадын хөрөнгө оруулалт нээлттэй санал болгож байгаа. 424 сая тонн нүүрсний нөөцтэй бортогийн орд дээр хөрөнгө оруулагч та нээлттэй саналаа ирүүлээч. Та яаж ашиглах вэ? Та хөрөнгө оруулаад үйлдвэрлэлээ явуулаад Монгол улсад ямар хэлбэрээр бизнесийн загвар энийг ашиглаж болох юм бэ? Саналаа өгөөч. За энэ дээр чинь үндэслээд хамгийн Монгол улсад энэ төслөөс хүртэх өр өгөөжийн 50-аас дээш дор хаяж. Тэгээ бусад өр өгөөжийг харж агаад засгийн газар тодорхой саналуудыг оруулна. Засгийн газрын шийдвэр шаашлаад шаардлагатай бол их орлогод оруулаад их бол шийдвэр гаргах хэрэгтэй. Бүх процесс бүх юмнууд нээлттэй явах хэрэгтэй. Тэгэхээр энэ үүднээс нээлттэй сонгон шалралтыг зарласан. Тэгэхээр бортыг ордог эдийн засгийн эргэлтэнд оруулж бид нар тодорхой санхүүгийн их үүсвэр баялагын сангаа хариуцуулах хэрэгтэй гэж бодож байна. За бусад зэсийн одоо үйлдвэрийн төсөл хөрөнгө оруулалт бас нээлттэй тавьсан. Ингээд 4 компани шалгарч үлдсэн. Энэ 4 компани дээр нэмэлт одоо үнэлгээ хийгдээд ойрын үед засгийн газар танилцуулдаг. Гангийн үйлдвэр одоо нээлттэй сонгон шалралтыг удахгүй зарлах гэж байна. Хөрөнгө оруулагчдад сонирхсан хөрөнгө оруулагчдыг шалгаруулад ядаж бид нар энэ процессуудыг манай зориод байгаа энэ төсөл хөтөлбөрүүдийг хөрөнгө оруулагчид үнэхээр сонирхтын байна уу? Үнэхээр хийх боломжтой байна уу гэдгээ бид нар ядаж харах хэрэгтэй. Хоёрдугаарт энэ ажлыг тууштай явуулж цаашдаа
Энэ ажлууд өөрсдөө явж иж Монголын эдийн засаг одоо нөгөө 5 литрийн сав байсан бол тэрийг яаж 10 болох вэ гэдэг яригдана. Одоо бид нар бол илүү 5 дээр тулчаад байгаа. А бусад мэдээж уул уурхайн бүс салбаруудаа нэмэгдүүлэх өргөн боломж бий. Гэхдээ уул уурхайн салбар дээр бол үндсэндээ 5 литрийн сав маань нэлээд төгссөн баг гэсэн. Энийг цаашаа нэмэгдүүлэхин тулд заашгүй шинэ ордуудыг ашиглалтанд оруулах ийм шаардлага гарч байгаа. Тийм учраас ийм томоохон ажлууд бол ойрын үед хийгдэнэ. Эрдэнэс Монгол нэгдлийн хувьд, засаглалын хувьд нэг хэд хэдэн зүйлүүд хийх ёстой байна гэж ажиглаж байгаа. Нэгдүгээрт захимжуулах ёстой. Одоо олон нийтийн хамгийн их бас хардаг. Би ч гэсэн одоо өмнө ажиллаж байгаа байхдаа бас хардаг байсан. Харддаг ч гэж тэ одоо таамагладаг гэх юм уу? Эсвэл одоо ингээд харддаг гэх юм уу? Энэ худалдаа авалтууд, тендерийн асуудал. Энэ тэргуунд бид нэр захин болох ёстой. За Эрдэнэ төлөвлөр анх удаа хиймэл оюун ухаанд суйрлаад худалдаа авалтаа цахимаар хийдэг болж байгаа. Одоо Эрдэнэс тавталгыг энэ жилдээ багтаагаад бид нэр оруулахыг шаардж байгаа. Бүх тендер худалдаа авалтаа хиймэл оюун ухаанд суйрлж цахимаар ямар нэгэн хөө хүний оролцоогүйгээр сонгодог энэ систем рүү. Ингэж надад гулгай зэлгий энэ хардлагууд чинь хардл сэтэл чинь сална. Тэрнээс хэн нэгэн хүнийг шоронд хийгээд хэн нэгэн хариуцлага тооцоод энэ асуудлууд бол одоо бүрэн шийдэгдэггүй. Тийм учраас захимжилтыг заавал бид нар хийх хэрэгтэй. За хоёр дахь нэг зүйл бол цалингийн асуудал байт юм байна. Одоо цалин компаниуд дээр харахаар маш ялгаатай. Одоо ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг мөртлөө нэг нь одоо юу гэдэг нь засгийн чиглэлийн үйл ажиллагаа, нэг нь нөөцний чиглэлийн үйл ажиллагаа, нөөцний чиглэлийн салбарт байж байгаа хэдэн компани байлаа гэхэд цалин урамшууллын асуудал бас харилцаа адилгүй. Энийг ер нь үр дүнд гүйцэтгэлтэд тулгуурлаж тодорхой дүрм журмтай болох хэрэгтэй. Яг нөөцний салбарт А, Б гэдэг хоёр компани ажиллаж байгаа бол ижил төртөө цалин авах хэрэгтэй. Хийснээрээ цалингаа авч явах хэрэгтэй. Тэр нь тодорхой цаасан дээр бичигдсэн. Ямар нэгэн хувь хүний үзмжээр биш. Тэгэхээр энэ цалин урамшууллын бодлогыг бол заавал сайжруулах хэрэгтэй. За гуравт нь энэ санхүүгийн салхитыг заавал хангах хэрэгтэй. Одоо тухайн жил гэдэг Эрдэнэс тавталгаа Эрдэнэс яасан бол тодорхой санхүүгийн их усруудын Эрдэнэс Монгол хянж үдж жагаад юунд хөрөнгө оруулах уу гэдэг дээр нь бодлогын хамтарсан зөвшөлтөл хийж иж хийхгүй бол Эрдэнэс тавталгаа дээр бас зарим зүйлээр ажиллагдсан юм нийгмийн шин чанартай маш олон төслүүд хийсэн. Тухайн үеийн засгийн газар улс оронд хэрэгтэй байсан баг. Гэхдээ бид нэр цаашдаа ингэж яваад ах юм уу? Энэ нийгмийн шин чанартай төслүүдэд илүү төсөв буюу нэгдсэн албаны шугамар явуул яа. Төрийн өмчт компаниуд нь зөвхөн бизнесийн үйл ажиллагаагаа тухайн бизнес үр ашигтай байх компани үйл ажиллагаа хэрэглээд явуул яа. Тэгэхээр энэ юмнуудыг зохицлохын тулд санхүүгийн сахилгатыг заавал хийх хэрэгтэй юм байна. Ер нь нэгдсэн бодлогоор хөрөнгө оруулалтын бодлого гэдэг юм бодлох хэрэгтэй юм байна. Тэр бодлогын хүрээнд л бодлогууд хийгдэж байгаа хэрэгтэй. За гурав дахь энэ дээр нэг яригдж байгаа юм бол энэ төрд ноогдох ноогдлоо шиг гэдэг өглөг авлага асуудлууд нэлээд үүссэн байна. Энэ асуудлуудыг одоо бас зохицуулж ийж шийдэх ёстой гэж. За хамгийн сүүлийн бол түрүүн хэлсэн энэ шинэ төслүүдийг эдийн засгийн хэрэглэнд оруулах асуудал бол энэ тэргүүний одоо чухал асуудлууд юм аа. Ялангуяа олон жил ярьж байгаа асгтын мөнгөний орд гэж ярьдаг. За одоо тэгээ саний бортогийн асуудал байна. Бид нар үнэхээр энэ түүхийн эдийн үнд гайгүй байгаа төр боломжоо ашиглаад энэ эдийн засгийн хэрэглэнд оруулах төслүүдээ бид нар жоохон түлхэх хэрэгтэй л гэж бодож байна. За нүүрсэн дээр нэг жишээ л. Ер нь 2030 оноос хойш нүүрсний зах зээл төдийлөн сайн байх хэрэг байна. Манай гол худалдаа хүчлэгийн зах зээл дээр ерөөсөө хятад шүү дээ. Хятад улс одоо нүүрсний цэглэх стандарт барихаа болж байна. Ирэх 5 жилийн төлөвлөгөөг харахаар нүүрснээс татгалзаж эхэлж байна. Тэгэхээр 30 он хүртэл хятадын эрэлт худалдаа авалт бол яг энэ төвшөндөө хадгалагч магадгүй, алгуур жоохон буурч магадгүй. 30 оноос цаашаа бол гичнээн бид нар нүүрсээ зарах гад тийм боломжгүй болчихгүй дээ. Тэр нөхцөлд одоо бид нар зүгээр дараа сууж идэг, эсвэл тэгээд дотооддоо ашиглаж чаддаггүй энэ нөхцөлд үүсчихвэ гэдэг ийм том сэтэл байгаа. Тийм учраас бидний баялаг үн цэнтэй байгаа дээр нь бид нар энийг хөрөнгө мөнгө болгоод буцаагаад бусад юмд хөрөнгө оруулдаг. Хөдөө аж ахуй юм уу? Эсвэл хэрэгтэй юм руу хөрөнгө оруулаад хуургах асуудал байна. Эсвэл иргэдтэй одоо зөв өргөж өгнө гэдэг. Тэгэхгүй бол дард суучаад хараад тэгээ хугацаа алдаад нэг мэдсэн чинь нүүрс нүнгөө болцсон. Тэгээд одоо нөгөө баялаг маань үнц нөгөө болцсон. Карманд байгаа 100 төгрөг чи 20 төгрөг болцсон байвал гэдэг ийм л асуудал үүсэх ёстой учраас цаг хугацаатай уралдах ёстой гэж бодож байгаа. Энэ дээр бол одоо ард иргэд маань ч гэсэн зөв талаас нь ойлгомоор байна. Бид нарт байгаа одоо бас
заавал байгалийн баялгаа зарж амьдрах хэрэгтэй мүү гэж хүмүүс асуух. Гэхдээ одоогийн нөхцөл байдал Монголын эдийн засгт уул уурхай нэг номер байна. Энэ уул уурхайгаа бид нэр яаж газар доорх баялагийг газар дээрх баялаг болох вэ гэдэг асуудал. Яаж хуурах вэ? Энэ баялаг маань мөнгөтэй, энэ баялаг маань үн цэнтэй, үнэн өндөр байгаа дээр яаж бид нэр ашиглах вэ гэдэг асуудал. Бүх орон ийшээ яарч байна. Тэгвэл Монголч ганцаараа биш. Тэгэхээр энийг бас аль талдаа зөв ойлгосоо л гэж одоо би бас бодоод байгаа. Мэдээж дотор нороод ажиллахаар олон асуудлууд байна. Тэгээ нэг зүйлийг бүгдийг өргөс авсан юм шиг хийж чадахгүй. Тогтолцооных нь хувьд бас нэг энэ түрүүний хэлсэн шиг нэг хүний нөөцийнх нь бодлогын, за тэгээд худалдаа авалтын, за тэгээд нэг зарим нэг бодиттой 2 3 5 төслүүдийн, за тэгээд зарчмын хувьд энэ засаглалын асуудлуудын жоохон нэг хүнд мэдрэгдэх, гарт баригдахаар нэг ганц хоёр бодиттой ажил хийж өргөжлүүлэх гэсэн л гэж бодож байгаа. Мэдээж чааш-чааштай олон хүмүүс ингээд энэ ажлуудыг хийгээд явах. Аливаа юм бол цаг хугацаад. Тийм учраас засгийн газрын бодлогын дэмжиж тодорхой юмнуудын нэг ч ихсэн ажил үр дүн төрөхжүүл энд одоо ажилсны үр дүн тэрнээс одоо хувийн гэх юм уу эсвэл одоо ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил бол одоо даалдах найдах асуудал байна. Ийм байх эсгүй. Ер нь бол одоо бид нэр сүүлийн 20 30 жил энэ дээр байнга яриад л байдаг. Одоо яг ингээд бодтол хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. Бага ярьж тодорхой бод үр дүнгээр л харуулах хэрэгтэй л гэж үзэж байгаа. Тэгээд мэдээж ажиллаж байгаа удирдлагууд хүн болгонд тэгж боддог ба. Гэхдээ аль болох өмнөхөө сайжруулчихсан, амжилтыг батгахчихсан, алдааг засчихсан л гэсэн санаа байгаа. Тэгээд би одоо өөрөө эцэст нь хэлэхэд би бол миний явж ирсэн зам бол ажлын туршлага бол ер нь дандаа л мэргэжлийн байгууллага дээр явсан. Би одоо юу гэдгийг тодорхой хэмжээгээр ер нь бол өөрийгөө бэлтгэсэн. Одоо боловсролын хувьд ч, туршлагын хувьд ч. Тэгээ энэ цаг үед бол энэ зүйлүүд дээр одоо би гар бие оролцоод явж байгаа. Нэгдүгürt баяртайгаа, хоёрдугаарт би зарчмын байр суурьнаас хандаж тодорхой нэг ч ихсэн асуудал шийдгэсэн гэж бодож байгаа. Би Монгол банкнд байхдаа мөнгөний бодлогын газрын инфляцийн богино хугацааны тооцоо, инфляцтаар ажилладаг байлаа. За сүүлд нь би Америк Дэлхийн банкнд Зүүн Азийн улс орнуудад эдийн засгийн бодлогын зөвлөх хийдэг байсан. Олон орнуудын туршлагыг бас харж илаа. 15-аас 21 онд Монгол дахь Дэлхийн банкны эдийн засгч байлаа. Гэхдээ одоо тухайлбал 16 оны хямрал байна. Дэлхийн банкнаас тодорхой хэмжээний санхүүжилт татах, Монголын засгийн газарт туслах, бодлогын шинжилгүүдийг хийх дээр одоо гол оролцож илаа. Миний ер нь ажиллаж исэн бүх байгууллагууд бол дандаа л энэ бодлогын зарчмын энэ юмнуудаар ажиллаж исэн. Тэгээ ерөнхийлөгчдөр одоо би ерөнхийлөгчтэйгээ 2021 оноос 25 оны 7 сар хүртэл одоо ерөнхийлөгч эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажилласан. Ингэж ажиллахдаа би энэ хөдөө аж ахуйн салбар, хүнсний салбарыг бас нэг шат ахиулчихсан гэж ажилласан. Ялангуяа цагаан алт гэдэг одоо энэ малын халтай түүхийдийг үнцэн төрөх энэ санаачлагыг эхлүүлж, улсын хурлаар батлуулж өнгөрсөн жил ихэд 500 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлтийн зээлийг олгосон. Одоо үр дүнд нь энэ жил ихэд зөвхөн самсны олвор 4.7 дахин нэмэгдсэн байна. Энэ бол одоо тухайн үед энэ үр дүн гарахад бас гар бие оролцож илаа. Тэгэхээр энэ цаашдаа одоо бид хөдөө аж ахуй, мал аж ахуйгаа хөгжүүлж ийж ялангуяа уул уурхаас орж байгаа болохоо ийшээ яаж бид нэр уйх уу гэдгээ бодохгүй бол уул уурхай энэ дундардаг баялаг маань дуусчихна. Ундардаг баялаг бий болохгүй юм бол цаашдаа 20 30 жилдээ болсох хэцүү. За ингээд сүүлийн 2025 оны 7 сараас хойш ерөнхий сайдын даахлах зөвлөхөөр ажилласан. Ингэхдээ яг энэ шинэ засгийн газарт энэ төрөмжийн компаниудын шинжилгээ асуудлыг одоо би бас бодлого юмнууд дээр сууж илаа. Ерөнхий сайдад одоо өөрийн мэдгэж чадах юмнууд дээр одоо материал бэлдэж өгч энэ засгийн газрын бодлого үйл ажиллагаанд жоохон ч гэсэн одоо энэ олон жил олон улсын байгууллага дотоодын энэ байгууллагуудаар ажиллаж исэн юмнуудаас тусалчлалсан л гэж ажилласан. Тэгээд ингээд төрөмжийн шинжилгээг заавал хийх ёстой гэж би бас нэлээ зорж ажиллаж исэн. Тэгээд ерөнхий сайд, засгийн газрын хэвлэх газар энэ төр засаг манайдаа бас сэтгэл хөдлүүлээд ийшээ одоо өөрөг гүйцэтгэж томилсон. Тэгээд процессын дагуу сонгон шалгуулалтаас шинжлэгдсэн. Би одоо бас тодорхой хугацаанд сангийн сайдын зөвлөхөөр ажилласан. Сангийн сайдын зөвлөхөөр ажиллахдаа ялангуяа энэ сангийн яамтай холбоотой, төсвийн бодлоготой холбоотой юм дээр энэ татвартай холбоотой асуудлууд байна. Энэ баялагын сантай холбоотой асуудлууд байна. Энэ дээр бол нэлээ гайвуу оролцож ажиллаж байсан. Тэгээд ер нь бол эдийн засгт нэг хоёр гол бодлого байдаг. Мөнгөний бодлого, төсвийн бодлого гэдэг. Энэ хоёр гол бодлого дээр бол ер нь тодорхой хэмжээгээр ажиллаж үтсэн, тодорхой хэмжээний туршлага хөндлөлсөн. За засаг төр дээр
энэ улс төрийн нөхцөл байдалд ийм байхад яаж эдийн засгийн бодлогыг хослуулд юм бэ гэдэг дээр бас тодорхой хэмжээний ойлголттой туршлага хөндлүүлсэн. За боловсролын хувьд бол за чигээр хүмүүс хэлж ирсэн. Монгол Улсын их сургууль төгссөн банкны анги эдийн засгийн онлайн ангийн ус давхар сурч илаа. Өөрөө бас дурлаад ирнэ эдийн засгийн онлайн юмнууд дээр бас нэлээд ажиллаж ирсэн. Том зургаараа яад юм байна гэдгийг ойлгохыг хүсдэг байсан. За тэгээд сүүлд нь Америк нэгдсэн улсад Колумби их сургууль гэж байдаг те. Нью-Йоркт. Энд дэлхийн банкны тэтгэлгээр 100% тэтгэлгээр одоо би сурсан. Энэ бол одоо ямар нэгэн боловсролын зээлийн сангаас юм уу эсвэл одоо төр засгаас би мөнгө авчраагүй. Нөлөөлөлгүй гэж. Би хэлний курст явж хагаад өөрөө хичээж хагаад материалаа бүгд бусдын адил одоо ингэж тэтгэлэг авч. Надад одоо дэлхийн банк улсын байгууллага $120,000 зарцуулсан. Монгол залууд $120,000. Манай сургуулийн төлбөр $70,000 байсан. Би энийг бол хизээч өөрөө төлж чадахгүй. Төр засагч энийг төлж чадахгүй. Тэгээд бүхэл явдаг зарчим бол манай төрийн байгууллагууд залуучууд мэднэ. Бүгд л өөрсдөө материалаа бэлдээл, орой үдшгүй хилээ бэлдээл, маш их хүчин чармайл цаг хугацаа зарцуулж ижил гадна сурдаг штэ. Тэрнээс одоо бид нэр ялангуяа одоо нациг хөдөө төгссөн. Тэгээд одоо бас тийм санхүүгийн боломж багтаа айлын хүмүүс бол хэцүү. Тэгэхээр надад ч самаргүй байсан. Ялангуяа энэ сургууль тэтгэлэг авч явах юмнууд төр тэгээд хүн хичээгээр системтэй ажиллаад байвал болтгол юм илээ. Тэгээд надад ч бас тухайд аз таарсан баг. Том сургуульд бас тэнцгийн чиглэлээр мастер хамгаалсан 100% тэтгэлгээр энэ бол Монголд оруулж байгаа хөрөнгө оруулалт. Олон улсын байгууллагууд. Нэг залууг нь ч гэсэн $120,000 зарцуулаад Монголын ирээдүйд хөрөнгө оруулж байгаа асуудал. Тэгээ ийм л зарчмаар явсан. Тэгээд одоо Монгол Улсын их сургуульд одоо бизнесийн сургууль докторантаар сурж байгаа. Тэгэхээр ялангуяа энэ уулуурхай байгаль орчин гэдэг сэдвээр одоо диссертац ажиллуулсан. За ийм л ер нь намтартай ийм залуу хамаа. Тэгээд ер нь бол манай салбарынхан бас мэддэг байх. Тэгэл өмнөх ажлаа хийгээл явдаг. За бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Өнөөдөр тантай ярилцсан сэдвүүд маань бол нэгдүгээрт бол яг энэ төрийн өмчт компани ер нь яг байх ёстой юу үгүй юу гэдэг дээр хариултыг авлаа. Эрдэнэс 5 болон за Богдлаа шиг Чингис хаан үндэсний баялагын сан зэрэг одоогийн нөхцөл байдлуудыг ярилцлаа. Үүний үр дүн дээрцэндээ таны цаашдаа бас зорж байгаа бүтээмж эдийн засгийн өрөөгөөчийн талаар бас бодлогуудыг бол хамтдаа сонслоо. Тэгээ түрүүн бас ярианы төгсөлцөндөө таны илэрхийлсэн. Бидний хуулуурхай бүгдээрээ л нэг үгэлээ баг нөлөмдөг. Газрын хэвлэл явуулсан, малын бэлчээр талхалсан. Тэгээ урагшаага ямар ч юугүй баялгаа урсгадаг гэд. Тэгтэл Монгол орны өөрөө хамгийн том нурууг нь уулуурхайн салбар өөрөө бараг шахуу 100% шахуу. Нуруунд дээр өөрж авдаг юм салбар. Тэр нь бол 30 оноос бол бидний хамгийн том худалдаа авахчийн салбар өөрөө үгүй болно гэдгийг эцэндээ та яран дээрээ дурдлаа. Энийг бол би бас хэрвээ боломж олддог бол дараагийн дугаар хэрвээ хийгдэх боломж цаг зав нь гардаг бол яг энэ зүйлсийг эцэндээ хамтдаа ярилцах гэж байна. Өнөөдрийнх бол бид нэр ерөнхий мэдээлэл бол ингээд аваад үнсэн суурь авчиж байгаа. Тэгээ баярлалаа суулж оролцуулсан. За хоёрдугаарт би одоо шатараатай энэ салбарын за дээрээс нь Эрдэнэс Монголын удирдлагуудыг оруулах гэж бодож байна. Тухайн залуучууд, захирлууд тухайн бодлого чиглэлээр юмнуудаа ярих хэрэгтэй. Тавтараа IPO асуудал. За энэ шинэ ордуудыг эдийн засгийн хэрэглэнд оруулах асуудал, хоригдлын сангийн асуудал, баялагын санг яаж хариуцуулах асуудал. Энэ бол одоо сэдвчлээд ард иргэдэд нээлттэй ойлгомжтой байдлаар тайлбарлах хэрэгтэй. Аливаа юм ажлаа тайлбарлахгүй бол тэгээд хүнд хүрэхгүй хүмүүс буруу ойлголт төрнө ил тод биш. Би бол аль болох Эрдэнэс Монголыг ил тод юмас ханд тайлбарлаж ин компаниуд үйл ажиллагаа юмнуудаа болж байгаа юмнуудаас ярих хэрэгтэй. Бүх юм болохгүй шүү дээ. Тийм учраас болж үттэйгээ юмнуудаа ярих хэрэгтэй. Одоо бол ингээд нийгмийн юу харах дандаа л бүх юм болохгүй бүтэхгүй юм талаас нь бас хит хар бараан болцсон байна. Гэхдээ бид нөр 30 жилийн түүхээ ярих юм бол монголчууд бол олсон амжилт бол маш олон шүү дээ. Тэгэхээр сайн сайхан юм бас зарим үед ярьж явах хэрэгтэй. Тэнцвэртэй л байх хэрэгтэй. За баярлалаа. Өнөөдөр өндөрлөе танд баярлалаа. За баярлалаа.